Тэгвэл 20 оны хатуу дэглэмийг эрс чангатгаж хувийн автомашин болон нийтийн тээврийн автобус өглөө 7-оос 10, орой 17-оос 20 цагт зорчих хөдөлгөөнхийн хуваарьд шилжсэн. Харин бусад цагт автозамын хөдөлгөөнд оролцохыг хориглоод байгаа. Мөн хотоос гарах орох хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн шаардлагатай ачаа тээврийн автомашиныг нэвтрүүлж буй. Бид 22-ын товчооны орох гарах хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг сурвалжлаа. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд гацсан олон иргэд бий. Улаанбаатар хот коронавирусын хамгийн том голомт болсон энэ үед тэднийг нутагт нь буцаавал халдварыг орон нутагт алдах эрсдэлтэй гэж Улсын онцгой комисс үзсэн. Гэхдээ нийслэлд гацсан иргэдийг хотоос гарах асуудлыг судалж байгаа мэдээллийг Улсын онцгой комиссаас өгөөд байгаа. Тэгвэл 22-ын товчоон дээр хотоос гарах гэсэн иргэдийн урт дараалал үүсжээ. Тус пост дээр ажиллаж буй албаагчид жолоочдын регистрийн дугаар хаяг бүртгэлийг тэмдэглэж биеийн халууныг шалган товчоогоор гаргаж байна. Хотоос гарч буй тээврийн хэрэгслүүд дотор хувийн автомашинууд ч олон харагдаж байгаа юм а. Хотоос гарах хөдөлгөөнийг нээгээгүй байтал яагаад хувийн автомашинуудыг гаргаад байгааг тодруулахад хариулахаас татгалцсан юм а. 22-ын товчоонд үүсэж байгаа энэ хүн нөхцөл байдлын талаар уг постн дээр ажиллаж байгаа албаагчдаас тодруулах гэсэн боловч одоо мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Одоо ерөнхийдөө юу хүчний автомашин нэвтрэж байгаа энэ талаар хэлэх боломжгүй юу? Ямар одоо шаардлага хангасан жолоос гэх юм уу? Яриа өгмөргүй нэ ажлын. Ачаа тээврийн автомашинд хотоос гарах орох хөдөлгөөн нээлттэй байгаа. Гэхдээ хотоос гаргахын тулд олон цагаар хүлээлгэж байгаа нь хүндрэлтэй байгааг жолооч нар хэлж байна. Тухайлбал бүртгэл нь байхгүй учраас хайж байна гэх шалтгаанаар 2-оос 3 цаг хүлээлгэж байгааг жолооч нар хэлсэн юм а. Будаан дэвж ажиллаж байхгүй юу? Будаа тээврт дэвж байгаа. Улсын будаан дэвж ажиллаж шүү. Тэгээ одоо энэ чинь чи одоо өчигдөр бид нар өдөр 3 цагийн үед ийшээ гарсан байхгүй юу? Тэгээд тэр бүртгэл нь байхгүй ингээд шүүж байгааг одоо бид өчгсөө зогсоож байгаа. Өчигдөр өдөр 3 үед гарсан машин өдөр буцаад авчихсан бүртгэл нь байхгүй шүү. Шүүж байгаа гэдэг юу ч байхгүй. Гарах нь бол бүртгэсэн байж тээ. Бүртгэхүүдээ халуунаа амжуулаад өдрөөр явж байгаа машин байхгүй юу? Улсын будаан ажил явж байгаа юм чинь. Өстө 3 цагийн үед бидний гарахтаа халуунаа амжуулаад бүртгэхүүлээ гарсан. Одоо камерын шүүгээ тэрийг гаргаад ирэхээр байхгүй юу ч байхгүй. Яг одоо тэрийг алгах ямар шаардлага тавьж байгаа юм бэ? Бодод өстөр бүишээ нэвтэрсэн үгүй юу гэдэг камерын шүүн гэж байгаа. Тэгээ одоо шүүн гэсэн одоо бид 3-4 цаг зогссон шүү дээ. Ямар ч хариу байхгүй. Бид одоо үзүүлэх юмуд маш өстөр ачаа уулга гарсан нараа түүний зөвшөөрөл нь байна. Энэ одоо өстөр готод ачаа уулга гарсаар цаг минутаа бичгэл хөтөл байх гэж одоо тэгээд бүртгэлийн шүүнийг л байлгадаг байхгүй. Ерөнхийдөө бол арахгүй бүртгэлийн шүүн гэдгээс өөр ямар нэг тайлбар бас хэлэхгүй байна тань. Байхгүй. Одоо энэ чугууны чинь гिचнээ дуудаа металлууд бид нар шүүж байгаа гэдэг. Өстө 3 цагт гарсан машины чиг юм хөгжсөн баг шиг камерын имжлэг хараад юм уу тийм ээ. Тэгэл энэ чинь саад үүсчих ёстой байхгүй юу? Тэгвэл ийм дунд нэг нуглаач юм уу ийм заваа юм гарч байна. Хаанаас одоо яг зорж байгаа вэ? Бидний баян зөвхтөөс будаач явж байгаа машин дугай. 22-ын товчоогоор жолоочид шинжилгээний бичиг болон хаяг бүртгэлээ тэмдэглүүлж халуунаа үзүүлэн зорчихоос гадна Хулгайн замаар хотоос гарах зөрчил байсаар байна. Саяхан Хинтээ аймагт Хулгайн замаар очсон 2 иргэн тухайн аймагт ямар эрсдэл дагуулж болохыг харуулсан. Гэтэл цагдаагийн албаагч холбоодох мэргэжилтнүүдийн хяналт шалгалт шөнө оройн цагаар хэрэгжихгүй байна.